Сайн байцгаана уу залуусаа. Өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бид нэр Python програмчлалын хэлийг сурахад маш хялбар дүрм нэг хэрэгслийг танилцуулах гэж байна. Энэхүү хэрэгсэл маань болохоор Jupyter Notebook. За энэхүү Jupyter Notebook нь таны Python програмчлалын хэллийг сурахад ямар боломжуудыг нээж өгөх боломжтой юм бэ гэхээр шууд код тэгшгэлийг бичих, за тухайн код тэгшгэлээ ажилуулах, за энэхүү текст дагуулсан баримтчүүдийг үүсгэх, бусдадтай шеэр буюу хуваалцах боломжийг үүсгэдэг юм нээлттэй хэм програм хангаж байх нь байна. За мөн дээрэс нь өгөгдлийг цэвэрлэх, өгөгдлийг хувиргах, тоон симуляц хийх, статистик загварчлалыг үүсгэх, өгөгдлийн дүрслэлийг бүтээх, машин сургалтад ашигладаг юм зориултын хэрэгсэл байх нэ. Нэг ёсондоо таныг одоо Python програмчлалыг сурахад маш дүрм ийм хэрэгсэл болж таарах нь байна. Одоо харин хэдүүлээ Jupyter Notebook-ийг хэрхэн ажиллуулах талаар үзье. Jupyter Notebook-ийг ажиллуулахын тулд Launch гэсэн төвчөрийг дарна. Launch төвчөрийг дарахад Windows үйлдвэрлэлийн системч бай, Mac үйлдвэрлэлийн системч бай, тухайн терминал нэгдэнэ. Энэхүү терминал дээрээс Jupyter Notebook-ийг ажиллуулах веб хөтч буюу нэгэсэндээ өөрийн гэсэн ийм веб серверийг үүсгэж өгч байгаа. Тухайн веб сервер нь веб хөтчөөр дамжаад танд home page гэсэн хуудсыг нээж харагдуулна. Энэхүү home page хуудсан дээрээс бид нэр Python програмчлал хэлээ код бичхийн тулд new төслөөрийг дараад Python 3 гэсэн сонголтыг сонгоно. За үүнийхэн дараа энэ дээр тухайн Python програмчлал хэллийнхэн програмыг бичээд өгнө. Print hello world гэж бичиж дуусаад run төслөөрөө дарна. За ингээд тухайн бичсэн програмынх нь харалдаа яг доор нь мөрөн дээр үр дүн гарч ажиллана. Хэрвээ дахиад өөр програм бичиж гэвэл print hi гэж бичээд за одоо run-а дарна. За ингээд дараагийн 2 дугаар мөр нь бол ингээд ажиллаж явдаг байх нь байна. Мөн товчоор хэлэхэд Jupyter Notebook-ийг ажиллуулж байх явцад та Windows ч бай, Mac үйлдвэрлэлийн системч бай, энэхүү терминалыг бол хаахгүй байх хэрэгтэй. Мөн дээрэс нь энэ home page-ийг бас хаахгүй байх хэрэгтэй. Ингэснээр энэхүү Jupyter Notebook нь энгийн орчиндөө ажиллах боломжтой юм аа. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.